За hi guys, энэ удаагийн бичлэгээр Хятадын Гуанчжоу хотод байрлах outlet болон моллуудыг танилцуулахад бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохынхаа өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэгийг орцгоё. За юуны өмнө бид нэр өмнөх бичлэгээрээ Гуанчжоу хотод байрлах бэлэн хувцсны одоо завхуудыг бол онцлсан байгаа даа. За эдгээр завхууд маань болохоор original яг ориг брэндүүд бол зарагддаг. Эдгээрийн одоо хуулбарууд юм уу эсвэл Хятадын одоо дотоодын үйлдвэрлэлээр гарч ирсэн бэлэн хувцснууд бол зарагддаг. Тим газрууд бол байсан. За өнөөдрийн танилцуулгач байгаа эдгээр outlet моллууд нь болохоор яг ориг брендийнхаа одоо бүтээгдэхүүнүүдийг зардаг тим газрууд байгаа гэсэн үг. За ингээд эхний газар болох Wongo Outlet. За Wongo Outlet бол ер нь бол миний хувьд та бүхэн хамгийн түрүүнд очиж үзэж хувц сунаар одоо худалдаж авах хэрэгтэй газар гэж бол бодож байна. Хэрвээ надаас яг адил нь хамгийн лаг нэмэ гэж асуух юм бол би энэ Wongo Outlet-ийг бол та бүхэнд бол санал болгоно. За энэ газар нь бол яагаад тийм одоо санал болгохоор байна гэх юм бол даваа талын хувьд гэх юм бол хот дотроо байдаг. Та бүхэн очиход нэг одоо зовоод ч юм уу одоо нэг юм ядраад байх асуудалгүйгээр маш амархан очиж чинь. За түүнээс гадна энэ газар нь бол яг хүмүүст хэрэгтэй одоо Nike, Adidas, Under Armour, Puma, Fila, Stretch, New Balance, Asics зэрэг одоо маш олон нөгөө спорт брендийн хувцснууд бол байдаг. За монголчууд бид нар бол өөрсдөө уус нэг ялангуяа одоо бараг л хавар за өвлөөс бусдуулал бараг бүгдээрээ пүүз өмсөж байна дөө. Тэгэхээр ер нь бол энэ газраас болж чанартай сайн чанарын пүүзнүүдийг бол спорт пүүзүүдийг олж авах бол ямар ч асуудалгүй газар байгаа. За үүнээс гадна өдөр тутамдаа өмсч болох бэлэн хувцсны хувьд гэх юм бол Levi's-аас та ороод бол хамгийн чанартай яг арт түмний хэрэглээ болсон энэ дэлхийн бүх хүмүүс өмсдөг энэ джинсийг олж авах боломжтой. За дээрээс нь Tommy хийжлэхээр Calvin Klein зэрэг газруудаас бас ер нь өөртөө таарсан янз бүрийн хувцсуудыг бол авах боломжтой. За хүүхэдтэй ялангуяа бага насны хүүхэдтэй гэж бол энд бас Gap байдаг. За тийм учраас яг бүх насны хүмүүс очоод өөрсдийнхөө дур сонирхолд нийцсэн одоо хувцсыг бол эндээс авах боломжтой гэсэн үг. Жишээ нэг жоохон ахмад насны одоо юу гэдэг 40 гараа 45-аас хойшоо гарч явж байгаа эрэгтэй хүмүүс за бас эмэгтэй хүмүүсээс ялгаагүй ер нь бол North Face-ийг нэлээд сонирхдаг санагддаг. Яг бол тэр нөгөө юм зөөлхөн, дулаахан, юм хавар намрын дээгүүр өмсчдэг тиймэрхүү одоо юмнууд маш их байдаг. За тэгэхээр нь бас ер нь бол энэ хүмүүст ихийнхэн таалагдсан байна гэж би хувьдаа бол дүгнсэн. За тухайн газрын хувьд бол ийм байна. За энэ газар руу ер нь бол хамгийн түрүүнд очиж үзэх ёстой. Яг тийм outlet моллод байгаа гэсэн. За хоёр дахь газар нь бол Florentia Village гэдэг нэртэй газар бол байдаг. За энэ газар нь бол ялгаагүй бас одоо дэлхийн брэндүүд бол байгаа мэдээ сайн хэлсэн. За гэхдээ үүнээс гадна тухайн газар маань болохоор архитектурын хувьд бол нөгөө Италиас одоо Италийн одоо Ром хотоос ер нь сэтвэлсэн одоо яг Италид явж байгаа юм шиг тийм мэдрэмж өгөхөөр одоо дэлгүүрүүдэд барьж байгуулсан гэсэн. Тиймээс одоо хувц авахынхаа хажуугаар зураг даруулах, бичлэг хийх ч юм уу бас нэг шопинг хийхээ хажуугаар гой гой юмнууд үзчихье гэж байгаа хүмүүст бол энэ газар бол харьцангуй одоо тохиромжтой тийм газар гэсэн үг. За тэгвэл өмнөх газартай харьцуулахад харьцангуй жоохон үнэтэй байх магадaltaй байдаг. Яагаад гэх юм бол яг энд ялгаагүй одоо Adidas болон Nike, Puma, New Balance, Levi's эднэр бол байгаа. За тэгвэл түүнээс гадна нөгөө нэг Lacoste ч юм уу те Armani, Prada, Michael Kors зэрэг нөгөө илүү үнэтэй брэндүүд нь ороод ирдэг. За үүнийгээ дагаад нөгөө Nike, Puma, одоо New Balance, Levi's эднэр ч гэсэн өөрсдөө аль болох илүү чанартай, илүү үнэтэй, илүү одоо бага тоогоор гаргасан бүтээгдэхүүнүүдийг энд зардаг гэсэн. Тийм учраас харьцангуй жоохон үнэтэй болж байгаа тал бий. Хэрвээ та яг Гуанчжоуд гэж нэг ориг гой бугуун цаг ч юм уу те үнэтэй идэлэл гой тэлээ ч юм уу нэг юм жоохон гангарааны юм авах гэж байгаа бол энэ газар бол одоо илүү тохиромжтой гэсэн үг. За дээрэс нь харьцангуй бас нөгөө бага зэрэг үнэтэй гэдэг нь бол дахиад хэлье. За тэгэхээр яг аль газар руу явах вэ гэдэг сайн бодох хэрэгтэй. Дээрэс нь энэ газар маань болохоор Гуанчжоугийн төвөөс нэлээд жоохон зайтай шүү. Тэгэхээр очих гэж бас ер нь жоохон цаг хугацаа бол хэрэгтэй. Ялангуяа та ийшээ явж байгаа бол хувцас авахаас гадна нэлээд жоохон зайтай. За дээрэс нөгөө үзэж харах юм эхнийхээ бодвол арай их гэсэн үг байхгүй нөгөө Италийн хэм маягтай одоо байшин барилга байгаа учраас тиймээс бүтэн өдрийг төлөвлөж бол энэ газар руу явах хэрэгтэй гэсэн үг. За эхний газраас хоёр дахь газар бол иймэр ялгаатай байна. За гурав дахь газар нь болохоор Team Mall Outlet Park гэдэг нэртэй бол газар байгаа. За энэ маань болохоор Гуанчжоугийн North Station болон Bayonne Airport буюу нисэх буудалтайгаа талдаа бол бүсэд байрладаг. За тэгээд энэ одоо газар бол ялгаагүй бас нөгөө Nike, Adidas зэрэг нөгөө спорт брэндүүд манаас байгаа. За түүнээс гадна гоёл чимэглэл за эднэрээс гадна нөгөө нэг супермаркеттэй амралтын одоо үйлчлэгээтэй
тийм газар хүсвэ одоо юу гэдэг нэг хүүхдээ тоглоулах парк марктай эсвэл үзэж харах одоо зүйлтэй тийм чадртай гэдэг юм уу. Тэр талаараа бол жоохон өөр гэсэн үг. Тэгэхээр эхний хоёр газар бол ерөнхийдөө хувцас авах чиглэсэн ялангуяа эхний юмны танилцуулсан газар. За хоёр дахь газар бол хувц авангаа нэг юм гоё одоо Европын маягтай тийм одоо барилгатай байшинтай дэлгүүртэй газараар явах одоо тийм арай жоохон entertainment гэсэн үг тийм. За гурав дахь газар нь бол илүү entertainment болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бага зэргийн хувц авангаа хүүхдүүдэд тоглох юм өөрсдөө ч гэсэн жоохон have fun хөгжилтэй байя гэж бодох юм бол энэ гурав дахь газар нь бол илүү одоо тохиромжтой гэсэн үг. За хотын төвөөс бол хол тэгтээ нөгөө нисэх буудалтай ойрхон учраас хэрвээ яг та энэ нөгөө нэг Баян гэдэг нисэх буудлаас дараагийн газар руу явах гэж байгаа бол тэрнээс өмнө хэсгийн гой шопинг хийчихье гэх юм бол энэ тим бол илүү одоо тохиромжтой байх нь. За ер нь эдгээр гурван газрыг бол одоо дүгнэх юм бол аяллаараа явж байгаа хүмүүст бол ялангуяа сайхан хувцас аваад буцъя гэж байгаа хүмүүст энэ Wango Outlet буюу эхний танилцуулсан газар бол танд илүү тохиромжтой гэсэн. За хажуугаарнаас нэг жоохон юм үзээд шопинг хийгээ зургаач одоо зурагч даруулаад гоё бичлэг хийгээ. За түүнээс гадна илүү жоохон нөгөө та жоохон боломжтой ч юм уу тийм хүний хувьд бол энэ нөгөө хоёр дахь газар болох Frontier Village нь илүү тохиромжтой гэсэн үг. Яагаад гэвэл арай жоохон үнэтэй илүү жоохон премиум хувцас бол премиум бүтээгдэхүүн бол зараад байна гэсэн. За гурав дахь нь бол тань жоохон цаг хугацаа одоо баг те оройн нисгээд нь шүү дээ. Тэгэх юм бол энэ Team Outlets Park гэдэг нэртэй гурав дахь газар нь бол илүү тохиромжтой гэсэн. Яг та очлоо худалдаа авалт хийлээ, чандам дэмайлээ. Нисэх бодолч ерөөсөө хажуух нь панк нисэх бодол руу гочлоо нислээ гэсэн. За тэгэхээр ийм байна. Гэхдээ миний хувьд бол аль болох та цаг гаргаад эхний газар болох нь Wango Outlets руу очиж хувц унраа базаагаасаа гэж хүсэж байна. Энэ газар нь бол маш олон брэнд байгаа, маш олон сонголт, дээрээс нь маш сайн хямдардаг. За мэдээж өмнөх бичлэгээр танилцуулсан одоо хятадын одоо нөгөө бэлэн хувцсны загтай харьцуулахад бол мэдээж харьцангуй эдгээр газар нь бол үнэтэй. Гэхдээ эдгээр газар нь бол дэлхийн брендийг зардаг. Та өмсөө зүүцэн тохиолдолд бол мэдээж чамин харагдах нь бол тодорхой тийм газар бол байх нэ. За ингээд өнөөдрийн бичлэг маань бол дуусж байна. Лайк болон subscribe-анд харцгаагаарай. За bye guys.